Сайн байцгаана уу? За ороод ирээрээ. Чухал сэдвээр ярих гэж байгаа шүү хүмүүсээ. Үнэхээр өөрсдийнхөө амьдралын төлөө бас ирээдүйн хүүхдүүдийнхээ амьдралын төлөө санаа зовж байгаа хүн болгон за зөвхөн тэр хүмүүст ч биш Монголын бүх иргэн болгонд 16 наснаас дээш 18 наснаас дээш иргэн болгонд хэрэгтэй сэдв, чухал сэдв. Бид хэлсэн шүү дээ бас зарласан байгаа. Урд нь ч гэсэн энэ хэрвээ миний лайвыг үзчихсэн бол юу яана гэд. Сонгуулийн талаар лайв хийнэ гэд. Тэгэхээр сонгуул хүн болгон янз бүрийн бодол санаатай байх. Би өөрийнхөө бодлыг хэлнэ. Тунгаагаад тэрийг өөрсдийнхөө оюун ухаанаараа тунгаагаад зөв буруу юу гэдгийг та бүхэн өөрсдөө хүлээж авч дэмжих шийднэ. Тэгэхээр миний бодол санаа болохоор сонгуулийг хийхгүй байх. Яагаад? Үндслийг хэлээ. Яагаад гэвэл хэрвээ бид нар дахиад шинэ нам гарч ирээд шинэ залуу хүмүүсээ дэмжийа гэдэг чинь яг үнэндээ бол нөгөө жинхэнэ элит залуучууд чинь тийм юмд оролцохгүй өөрсдийнхөө юм хийгээ явж гин зүгээр нөгөө бүх столоогч цүнх баригч нар л тэнд орж ирнэ. Тэгээд тэд нар өөрсдөө эхлээд баяжуулна, мөнгөжүүлнэ. Тэгээ мөнгөтэй болоод яа тийм бид нарын төлөө ажиллах байхгүй. Тийм болохоор энэ 4 жил суусан бид нарыг маш их дампууруулсан бид нарын хамаг юмыг хулгайж авсан хүмүүс тэрнийг карманаасаа гаргаж ирээд бид нарт төлөх ёстой. Эднэрийг дахиад суулгаж байгаа нь харин тэднийг бүр юу яаж байгаа биш. Тэр суудалд нь бүр байлгаж явах хэрэгтэй. Тэрнийг бүр юу яатал буцаага төлтөл нь ухамсарлалт нь тэрний тулд яах ёстой гэвэл монголчууд ард түмэн байна. Хүн болгон өөрсдийнхөө эрхийг судалдах уу? Ямар эрхтэй гэдгийг эхлээд мэдчих. Тэгээд тэрийг юу яа. Тэгэхгүй тэгээд зүгээр энэ хулгайч нар гэж суугаад ивэл тэд нар чинь зүгээр яг хулгайч нартай харьцаж байгаа юм шиг олон нийтийн өмнө өөрсдийнхөө бузар булааг дийлгээд хэрүүлээ хийгээд тэгээ суугаад байгаа байхгүй юу? Тийм болохоор хүн болгон өөрсдийнхөө зүрх сэтгэл тунгаагаад бодоод юун зөв байна. 30 жил хуурагдлаа шүү дээ. Одоо дахиад хэдэн жил хуурагдах гэдэг. Тийм болохоор одоо яг энэ нэгдүгээр энэ засгийн газар нь бол юу хийсэн байгаа? Тодорхой хэмжээний бас жоохон туршлагатай болсон байгаа. Дахиад цоошин туршлагагүй баг бүрдүүлэн бүх төрийн байгууллагуудыг солино. За тэг юу болдог гэлээ дээ. Би зүгээр ямар ч үндслэхгүй юм ярьж байгаа биш. Тэгэхээр тэрнийг бас бодорой. Зүгээр л нэг одоо амьдрал өнөөдөр тэд нар гарч ирж маргааш сайхан болчих юм шиг тийм үлгэрт итгэхээ болчихдоггүй хүмүүсээ. Энэ цаг нь биш шүү дээ. Тэгэхээр дэлхийн байдал тэршээтргүй өөрөө хэцүү байна. Тэр одоо сонгуул хийгээд энэ хэцүү цагт сонгуул хийгээд тэр шинэ хүмүүсээ гаргаж ирэх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Энэ хүмүүсээр өөрсдийнх нь бидний жижиг дунд үйлдвэрлэгчдийг сорж идсэн мөнгөний тэд нарыг дээшээ гаргахгүй байгаа тэр юмнуудыг өөрсдөр нь цаана нууцсан байгаа бүх юмыг гаргуулж ирүүлээд энэ харин жижиг дунд үйлдвэрлэгч нар маань өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэнэ гэдэг нь тэднийг муулаад лооцсон байраа зогсох биш. Тэднэрээ эрхээ эдлэхийн төлөө тэднийг шахаж өгөх хэрэгтэй. Тэгжээж бид нар юм хийнэ үү гэхээс нэг засгийн газраас нөгөө засгийн газар руу бүгдээрээ орж гуйвчаад тэгээ нөгөө хэд нэг 4 жил болоод яа дээ бахан тортой хувааж идэж дараа нь дахиад энэс дээр юм гарч ирнэ гэж яаж итгэж чадж байгаа. Одоо болоо штэ хідэн эдийн засгийн газар солигдсон. Эднэрийг одоо суулгаж агаад хүмүүс энэ богино хугацаанд өөрсдийнхөө ухамсарыг дэвшлүүлээд өөрсдийнхөө эрхийг мэдэж аваад тэгээд тэр эрхээрээ бүгдээрээ нэгдээд бүгдээрээ ард түмэн нэгдэхэд байдаг штэ. Дээр үед кинон дээр монголчууд ташуураа бариад босоход тэ дийлэх хүн байхгүй гэд. Зүгээр л жирийн ард ташуураа бариад босоход л олоо байхгүй юу. Тэрний заавал нэг хайхтар тэмцэл хийгээл янз бүрийн байхгүй. Зүгээр л бид нар эрхээ мэдэх хэрэгтэй. Орчин үеийн цагийн хүмүүс нийгэмд амьдарч байгаа хүмүүс эрхээ мэдхгүйгээр бид нар хүнээр эрхээ хамгаалуулна гэж байхгүй. Хуулиар судалцгаа өөрийгөө бас судал өөрийнхөө тархин дотор юу байна? Тэрнийг бас юу яа? Тэгээд хариуцлага нэмэгдүүл.
Ямар ч хариуцлага байхгүй шүү дээ. Хөгшнөд хариуцлагагүй, залуучууд хариуцлагагүй. Залуучууд нь болохоор за тэр түрүү 60 70 80 оныхон үхээд өгөл таарна бид нар жаргана гэдэг. Ямар ч хариуцлага байхгүй 30-аас доош насныхан. Тэрнээс дээш насныхан нь болохоор нөгөө хиттэйгээ нийлээд хэрэлдээ суугаад байдаг. Яг ухамсарлаад ингээд тайван бүгдээрээ бодцоодгүй. Яг аль нь зөв шудраг байна. Тэр зөв шудраг амны төлөө зүгээр эергээр тэмцэж болдог бас зам байгаа шүү дээ. Тэгэхээр чин заавал тэднэрийн тэмцлийн эсрэг тэмцэл хийж байгаа бол яг би хэлсэн шүү дээ. Тэмцэх юм бол юу яана? Энэ тэмцэл гэдэг чинь ийм дайн болно. Дайн болохгүй нэг тал нь арт том үгүй би дайдахгүй бид нар дайдахгүй гэдээ буугаад өгч байгаа юм шиг харагдаж байгаа боловч ялж яадаг. Надад өнөөдөр тэр уриалга бичсэн чинь доор нь хүн бичсэн байлаа. Тэгэж ялагдахыг хүсэхгүй юм. Ялагдал дотор ялж явагдчихэд юм аа. Ялагдаад байгаа юм биш. Тэр чинь ухаантай хүн дугуй болдیں۔ Ухаантай хүмүүс нь бас зай тавьдیں۔ Тийм болохоор ухаангүй хүмүүс л тэмцэх гэж одоо хил амаа билүүдэж бусдыг доромжлох гэж гарч ирдэг болохоос биш тэднэр тэсэд рүү бид нар хангалттай доромжлоо. Одоо зүгээр татцгаая тэдний тоглоомыг орхичиход та бүгдээрээ. Сонсохгүй зүгээр л орхич хувь хувийн амьдралыг одоо авж байгаа мөнгнүүд чинь хангалттай байж байгаа шүү тодорхой хэмжээгээр хоолны мөнгөнд. Тэгээд жоохон тэсвэрлчих. Тэгээд өөрсдөө тэр цаг хугацааг ашиглаад өөрсдийнхөө тарих толгой зүрх сэтгэлийг хэний үр удмын тэр мөрнийгээ судлаад жоохон өөрсдөө харах цаг болцсон ба шүү дээ. Ганцхан хүнийг хараад явна гэж ерөөсөө байхгүй. Сайхан залуучууд зөндөө байгаа. Сайхан мундаг бизнес эрхэлж байгаа хүмүүс зөндөө байгаа. Бид нар тийм юмд оролцохгүй. Улс оронтой хөрөнгө оруулаад явчихна. Тэр хүмүүс тэр замаараа явна. Тэр төрлөө очиж тэр оролцож үзсэн тодорхой хүмүүс бүгдээрээ шахагдаад гарсан. Бүгдээрээ янз бүрийн доромжлолт өртөөд гарсан. Тэр бол тэндүүгээр бид нар зөв зам руу орохгүй юм байна гэдгийг мэдсэн учраас тийшээ очихгүй. Тэнд бол зөвхөн нөгөө нэг баасан дээр ялаа цуглардаг штэ. Тийм л ялаанууд л очно гэхээс биш ямар ч ухаантай, ямар ч хөгжсөн, ямар ч амьдралыг ойлгоцсон, ямар ч хүнээр захируулах гэсэн тийм биш хүмүүс бол очихгүй штэ. Тийм болохоор дор бүрнээ ажилчин хүн, ажилчид өөрсдийнхээ эрхийг хамгаалцгаа. Яахлаараа та нар 10-15 цаг ажиллаад тийм бага мөнгө ажиллаад тэр сорж байгаа хүмүүст хөдөлмөрөөр соруулаад суудаа. Ажилчдаараа нийлж агаад хоорондоо бид нар 8 цаг ажиллах ёстой. Тэр хэмжээгээр бид нар юу яах ёстой? Цалин үйлс авах ёстой гэд. Тэгээд гоё хоорондоо нэгдэлтэй. Тэгэхгүй тэгээд зөвхөн төрийг хараад ингээд юу яагаад дор бүрнээ жоохон юмнаас эхлэв штэ. Тэгээд хувь хүн өөрлөгөө хараад миний эрх зүйн мэдлэг ямар вэ? Би төрөөс ер нь юу авах ёстой юм? Төр яаж намайг хамгаалах ёстой юм? Тэгжээж хоорондоо нэгдэнэ. Зөндөө олон давхрын хүмүүс байж байгаа. Тэгэхээр хамгийн доотлын давхаргай хүмүүс үнэхээр тэр уулан дээр амьдарч байгаа хүмүүс бидний дунд өргөдөөд жирийн өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байгаа хүүхдүүд өргөдөөд байна. Насан туршсан хүмүүс хариуцлага хүлээцгээе. Зүгээр нэг төр солигдол угжуулаад хэвтүүлнэ гэж бодож байгаа бол тийм юм байхгүй. Ер нь угчны хүн гэж ер нь байхгүй. Тийм болохоор өөртөө авч явна. Бага юмдаа сэтгэл хангалуун, бага юмдаа сайхан жижиг юмар хэрэгсэг хангаад явна. Богино хугацаанд хэрвээ бид нар тэднэрийг ялчих юм бол тэртээ дэргүй бид нар яалч арга байхгүй. Бид нар зөв шаардлага тавиад эхлэх юм бол тэд нар бидний эсрэг арт түмний эсрэг бид нар өөрсдөө буруу сонгоцсон байхгүй юу? Бид нар өөрсдөө хитрхи хүлцэнгүй явцсан байхгүй энэ олон жил. Яагаад хүлцэнгүй явсан гэвэл мэдлэггүй дээ. Тэгэхээр мэдлэгийг хамгийн эхлээд дээдлээ. Өөрийнхөө эрхийг мэд. Эрхийг мэдхгүй ячиж зүгээр хоосоо ойрлоод тэр чи юмд хүрэхгүй. Тэгэхээр эрхийнхаа төлөө явах хэрэгтэй. Хүн амьдрах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр мэдээж амьдрах хэрэгтэй. Нийгэм гэж байгаагийн тэр төрд байж байгаа хүмүүс чинь нийгмийн дор багтж байгаа гишүүдэд наад захын хэрэгцээгээр нь хангах хэрэгтэй. Тэр хэрэгцээ нь хангагдахгүй байхад тэгээд бид нар тэр өгөхгүй байгаа юм чинь хоорондоо нэгдэх хэрэгтэй. Жижиг бүлгээрээ нэгдэх хэрэгтэй. Ажлаараа нэгдэх хэрэгтэй. Залуучуудаараа нэгдэх хэрэгтэй. Гэтэ хоорондоо хэрэлдэх хэрэггүй. Монголчуудыг яагаад хамгийн их хагалж бутаргаж ирсэн зүйл юу вэ? Шунал. Биенийхээ дээр гарах гэсэн бодол. Хэн нэгэнд зөв дагна гэж байхаас биш захирагдаж амьдардаг хүмүүс улаасаа монголчууд биш.
захиргаанд орч чадахгүй. Тийм болохоор зөв юм хэлж байгаа хүмүүсээ дагах хэрэгтэй. Яагаад бид нар ингээд эмэгтэйчүүд нь ямар нэгэн хүмүүс ингээд комент эднэр бичгээрээ амнаас гарч болохгүй тийм үгээр хүнийг хараж загнаад хэлээд байна. Яагаад? Тэр хүний сэтгэл зүрх нь бузар тийм юмар дүүрсэн учраас. Тийм болохоор тэрнийгээ цэвэрлэх хэрэгтэй. Хүнтэй гоё шудраг мөртлөө жоохон өндөр тоноор ярьж болно. Шудраг мөртлөө гоё үгээр харьцаж сурах хэрэгтэй. Тэр чинь хамгийн наазахын соёл хүний өөрийнх нь. Тэгээд дараа нь тэр хүмүүстэй авах шаардлага тавина шүү дээ. Тийм болохоор энэ сонгуулийг хойшлуулад энэ цаг хугацаанд өөрсдөө маш урдан эрхээ юу яагаад тэр одоо энэ байгаа засгийн газар солигдох болгондоо яадаг байлаа дээ. Баахан мөнгө идэж аваад хувьдаа швшаал тэгэл нэг хэдэн жил юм худлаа шоронд орсон гэдэг тэр шорон дотор нь тэр тансаг байшин дотор сууж байгаа л гарч ирдэм байгаа биз. Одоо жинхэнэ тэр энэ хүмүүсийн тэр офшор юу гэдэг тэр болгоныг бүгднийг гаргаж ирэх хэрэгтэй. Үнэхээр юу ятсан тэр идэж ууцсан энэ засгийн газар бол хамгийн бузруулаа юм хийгээ явж штэ. Бүгдээрээ харж байгаа штэ. Энэ бидний Монгол орны маань ухаж хүмүүсийн маань хүч хөдөлмөрийг сорсон бүх мөнгө нь тэдний ард явж штэ. Тэрийг гаргуулж ирэх хэрэгтэй штэ. Тэд нар тэгээ тэрнийхээ төлөө боочих гээд штэ. Бид нар харуулад штэ. Би нэг янз бүрээр хэлээд галзуу согтой юм шиг. Тийм хүмүүсээр тэгээд нэг галзуу нөгөө галзуугаар солиулчаад бид нар тэгээд тэрүүгээр өдөрдөлнө гэж бодож ивэл ёстой тийм юм байхгүй. Харилцалгаа өндөрсүүлэх хэрэгтэй хүн болоо. Зөв юм хэлж байгаа хүн болгон зөв санаатай байх хэрэгтэй. Тэд нартай адилхан тийм санаатай тийм адилхан үг амнаасаа гарч ивэл тэдний л найз нар. Тийм болохоор өөрсдийгөө миний амнаас юу гарч байна? Миний бодол санаанд юу байна? Би ямиг ялгаж салгаж байна хольж утгаад хойлоо мантаг хийгээд дургу өрхөөр нь баахан юу яагаад дуртай болохоор нь тэгээд дуртай үйч гэж баг байхгүй шүү дээ. Зүгээр л жирийн л амьдралчтэй сайхан аз жаргалтай л амьдрал та нэг мөнгө төгрөг нэг сүртэй тэр юун дээр уулан дээр ёстоноор хүүхдүүдийнхаа нэг 3 хүүхэдтэй хүн 60 мянгаар амьдраад болоод байхад нэг гэр бүлийн 500 мянган төгрөгөөр хангалттай амьдрал шүү дээ. Бид нар тэгээд байрныхаа мөнгө төлж чадахгүй. Тэр улсын мөнгө тэр зээл авсан мөнгнүүдийг төлж чадахгүй байгаа бол бүгдээрээ тэр хүмүүс нь бүгдээрээ нэг групп нэгдэж байгаа. Тэрнийг төлөхгүй гэдэг уриалга тавь. Бүгдээрээ хоорондоо нэгдэж байгаа. Өөртөө алдаа хийсэн байж тээ. Хин ямар нэг юмныхаа юг ирээдүйн орлого ямар ч баталгаагүй юмны төлөө тэр үнд цэнтэй хэрэггүй зүгээр нэг гоё юм тодорхой хэмжээнд амьдрж л байсан шүү дээ. Тэгэхээр чин тодорхой хэмжээнд хүн болгон шуналтай байгаа байхгүй. Тэгэхээр тэр шуналаа дараад окей одоо алдаагаа хийцэн. Одоо засгийн төлөө явцгаая бүгдээрээ. Буцаагаад бид нар энийг төлөхгүй бидний орлого энэ байна. Гурж ирээд бүх хүн 1000 хүн өртөө байлаа гэхэд 1000-аа болий 900 боссон 900 бид нар төлөхгүй гэж суудсан байхад хин яаж ирж авах юм? Юуг нь авах юм? Бүгднийг 900-ыг энэ байшингаас нь гаргах юм уу? Тэр байшин олигдож байшин биш шүү. Энд тэнд авчиад битэй наалт болоод барьсан байшин. Бүх юмаа та нар мэдээд буцаагаад тэр юуг явах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж ард түмнээс янз бүрийн юм гарч иж зөв хөдөлгөөнүүд, зөв группууд, зөв сэтгэлтэй хүмүүс хоорондоо нэгдчихэж тэднийг ялах байхгүй юу? Тэгэхээр одоохондоо бол тэгж яарч ийм гинэн шинэ юу засгийн газар гараад ирэнгүүт тэд нартай бидний төлөө ажиллана. За залуу хөлтөд туршлахгүй дээр нь жоохон нөгөө нэг шунлынхан сэтгэл нь дарагдаг байгаа. Тэр залуу хөлтөдийн бас харчих царайжсэн. Нэг сайхан юу яасан шүлцсэн залуу тэр тунд байна уу? Гялалцсан. Нэмэгдтийн тэр айгуул хин нэгнийх нь тэтгэлгээр Америкт юу ч юм нэг юм сурцсан нэг Америкийн систем оруулж ирэх гэж байгаа. Америкч өөрөө нурж байна. Монгол сэтгэлгээ гэж байдیں۔ Монголын ард түмний үйл уламжлал гэж байгаа. Чингис хаан яаж удирдахжсэн? Тэр эрэггүй юм лээ байжсэн. Чингис хаан яаж удирдахжсэн? Ямар хүн байсан? Тэрнийг хүн болгон судлаад тэр занг өөртөө тэрэнд чинь сайхан зөндөө ийм зан төлөвшүүлээд ингээрээ гэж заасан зөндөө сургаалаад байна шүү дээ. Тэрнийг өөртөө төлөвшүүлчих. Тэгчээд дараа нь тэр төлөвшсөн хүмүүс чинь энэ их орныг авч явах болохоос биш
Зүгээр л нэг тэнд нэг тэнд хүмүүсийн тэтгэлгээр сурцсан буцаад хурж ирээ залуу үед нэг костюм өмссөн залуучууд бидний амьдралыг өөрчилдөг гэж байхчгүй зүгээр. Өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадахгүй хэлж байгаа үг гэж мэдэхгүй байхад ч. Тэгэхээр ард том минь энэ жоох ууралчлаа. Би та нарт ууралсандаа биш шүү. Юу вэ? Би тэр 12 настай юм хэдэн настай охиныг насарсан гэдэг би бас мэдээлэл сайн олж чадахгүй юм л да. Өсөж насарсан гэж зарим хүмүүс арчаагүйгээс олж байгаа юм. Үнэхээр хүүхдийнхээ мөнгөөр амьдраад тэнд дээр тэр гэрт амьдарч байгаа хүмүүс дээр та нар яваад очиод үзтэх үү? Ямар гэрт амьдарч байна? Ямар нөхцөлд амьдарч байна? Бидний нэг иргэн, бидний нэг хүн. Тэдний төлөө бид нар ухаантай хүмүүсийн тэгвэл наагур нь хөдөлгөөн үүсгээд тэр юмын зогсоолтой тэр юуны төлөө бүгдээрээ л дуурах хэрэгтэй. Түүнээс ганц нэг хүн гарч ирээд ганц нэг 100 хүн гарч ирээд тэрнийг бол дарчдаг байхгүй санаас нь. Бүгдээрээ л хоорондоо нийлэх хэрэгтэй. Нас ус хамаагүй. Ялангуяа 60-аас доош насныхан бол идэвхтэй байх хэрэгтэй. 30-аас доош насны залуучууд бол зүгээр сонгуул өгнө гэж хамаг тоог нь авдаг мөртлөө сонгуул өгнө гэж ямар ч хариуцлагагүй очиод зүгээр л нэг бар мөнгө өгсөн хүндлээ очиод өгч байгаа сонгуулийг та нар сонгуул болно гэдэг үнэмшээд байгаа юм уу? Тэр чинь зөндөө болоод одоо хүмүүс бүгдээрээ харцсан байна шүү дээ та нар. Жохон харж байгаа юмдаа харахгүй юм боллоо гэхэд харж байгаа юмдаа жохон дүн шинжилгээ хийгээд нэрээ ингээгээд. Тэгэхээр миний бол хөдөлгөөн миний энэ сэтгэлгээ миний энэ явуулж байгаа зүйл бол дуусахгүй. Өшөө сонин юмнууд бас гарч ирэх байх. Тэгэхээр эхний би өөрийнхөө санааг хэллээ мэдээж хүлээж авахгүй тэр хүмүүсийн бодол. Тэгээд би удирдах хүн. Би элит. Би социализмын үед элит хүн байсан. Би дээд сургуулийн төгссөн. Би гадаадад 40 жил амьдарсан. Би дотоод гадаад бүх амьдралыг мэдж байгаа. Тийм элит хүмүүстэй удирдвал шунлаад арцсан. Материалд цадцсан. Шинэ амьдралыг ойлгоцсон. Тэр хүмүүсээ дагцгаа. Зүг тэгээд жоохон тайван бай. Них амар сүртэй юм болоогүй. Тэр сонгол Монголд болж байна. Гэл ингээл гэр бүлийнхээ амьдралыг хүртэл ягаалсан бүтэн өдөр ч ингээ нэг сонгол янз зургатаар үзэл. Сайхан voice үзэж яргац ингэж байж л да. Хүн инээж баясаж гоё юм зөв юм амнаасаа гаргаж биендээ хайр үг гэж яхад бид нар аяндаа зүрх нэгдчихэдэг байхгүй. Заримдаа тэр ухаан гэдэг юм чинь ингүүл гоё юм биш үү? Ингүүл тийм юм биш үү? Хүн гоё улам дэлгэр тайван болоод тэгээд амьдарчихэд байхгүй. Тэгэхээр яарах хэрэггүй цаг хугацаа байна. Тэр одоо энэ заавал энэ корона дэлхийгээр дүүрсэн махад нэг гайхуулж байгаа юм шиг тэд нар сонгол Монгол хийж нэг сүрчигнээд ах юу байгаа. Дэлхийн улс орнд хүмүүсийн төлөө бусдаас аваад гуйлгчлаад юу авах болохоор тусламж авах болохоор авч авчаад одоо дэлхийн надад хамаагүй гэж сууж байгаа хүмүүсийг та нар тэгээд болж байгаа юм уу? Тэгэхээр тэр тийм юм сэтгэлгээтэй хүмүүстэй бол үгүй. Бид нар харин дэлхийтэйгээ нэгдээд энэ дэлхийн хүмүүсийг бас ямар хэцүү байдалд нь хэдхэн өчүүхэн хүмүүсийн юмд оролцоод тийм байхгүй. Урд нь амьдраад болоод исэн одоо амьдран цаашаа амьдарцгаа. Танаараа өөрсдийнхөө хэрэгцээгүй хэрэглэхээс танаараа бид нар улс их орондоо хөгжүүлэе гэж бодож байвал төр зур хоолоо сойж агаад дараа нь жинхэнэ хоолтойгоо залгана штэ. Тэгэхгүй тэгээд өөрөө эдэн уу явъя гэдэг ингээ яваад байгаа. Би саяхан нэг юу үзлээ. Нэг пүрх сөрөн гэдэг эмэгтэй. За тэр явуучлаараа би тэрнийг нэрийг хэлчихлээ. Реклам хийгээ залуу охтуудын шүлсийг гойжуулаад одоос нэр энэ дээлнүүд юу яатсан сая 500-аас 350 мянга ингээ болоод хямдарсан. Миний толгойд багтахгүй тэр мөнгө. Манай их надад дээл хийж өгсөн тэр ногоон дээл мэдгүй 100 мянга багтсан юм уу? Надад бэлгэлсэн. Сайхан л дээл байгаа үстэй. Тэрнээс нэг тэднээс нэг дутцсан байхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр чин заавал тэр мөнгөгүй гэчихэд тэр янз бүрийн тарих угаалгасан юмнасаа бүгдээрээ салцгаая. Тэр чинь хамгийн ихний ажил байхгүй юу? Түүнээс биш зургт үзэж толгоогоо угаалгачаад тэр хүмүүсийг замд янз бүрээр зүгээр л тэр тэнийг хүмүүсийг тэнийг газар нь дарахчих гэхөө шараад тэр улаасаа төрийн ордыг буцарлцсан шүү дээ. Бид нар чинь дотор нь хүн алчлаа. Би нэгээ зодоод унагчдаг. Тэр хүрэл сөхөн орж ирэл нэгийг хамгийн мундаг хүрэл сөхөнөөс их оронч морхонч гэж орж ирэнгүүтээ нэг хүнийг цохиод унагчдаг гинэ.
тийм их оронч хүн гэж байдгүй. Тэр чи ёс суртахуунгүй. Ёс суртахуунаа л харуулж байна. Энэ Германы парламентэд заяа нэг хүн зохиод унагчвал юу болно гэж бодож байна. Бослог болно. Арт түмэн нь парламент өөрсдөө хөдөлгөөн ажиллаж чаддаг байхгүй юу? Яг гэвэл арт түмэн нь өөрөө ухамсартай учраас. Тэгэхээр ухамсараа дэвшлүүлцгээ. Бусдыг харах биш. Өөрсдийнхээ эрхийг тэднэрээр зөрчүүлчихэд өч төчнөө зөрчүүлчихэд тэгээд орилоод суугаад авах биш. Одоо үгүй ээ. Одоо болоо хангалттай зөрчлөө. Нийтээрээ нэг хүн тэгж гарч ирэх юм бол дорн дараа ичнэ. Нийтээрээ нэг ажлын газар байлаа гэхэд нэг эрхийг мэддэг, хүний эрхийг мэддэг, бизнесээ зөв явуулдаг хүмүүс хизээч хүний хөдөлмөрийг сорж амьдрдаггүй. Зүгээр хөдөлмөрлүүлээд тэндээс нь ашиг аваад амьдарч идэг. Хангалттай ашиг аваад. Тэгэхээр таны хөдөлмөр сорж байгаа юм шиг байвал сайхан хөдөлгөөн зохиогоод бүгдээрээ ажлыг хаялаа. Бүгдээрээ л ажлыг хайчаач зүгээр л 3 хоног хаяхад яхаа бизнес нь явах боллоо шүү дээ. Тэд нэр өөрсдөө тэр цаана мөнгө байгаа шүү дээ. Тэрийг гаргаж ирээд за яста та нарын цалин тэгээд нэмье гэд. За та нарын ажлын цагийг тгий гэд. Ингээл тэд нар чинь буугаад өгөх байхгүй да. Тэгэхгүй тэгээл эрхээ мэдэхгүй ээжж тий. Тэгэхээр өөрсдийнхөө дод бүрнээ эрхээ мэд усаар яагаад бид нарыг хамгаалахгүй байгаа. Яагаад бид нарыг тоохгүй байгаа. Бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийг тоохгүй болохоор тэд нар тоохгүй шүү дээ. Өөрсдийнхөө эрүүл мэндийг зүгээр л нэг жоохон баг өөрийнхөө эрүүл мэндийг юу яахгүй анхаарахгүй явж яснаа очиод нэг эмчит юм уу нэг юмд тушаагаад авчид өгчдөг. Эрүүл мэндийг хамгаалал та. Явал та. Зүгээр л нэг амархнаар ингээд эрүүл олчихгүй. Үгүй шүү дээ. Би өвдөжсэн. Зөндөө л өвдөжсэн. Тэрний чинь зүгээр хүнд тушааж байгаа. Би эзэрч хүнд баг өөрийнхөө эрүүл мэндийг тушааж байгаагүй. Би гүрээсээр л өөрөө эрүүлсэн. Эзэрч би мэдж байгаа хүмүүс бас очихын эмнэлгэнд нь хэвтчихсэн миний дотор бол хизээч би өөрийнхөө бүрэн 100% тэр юуг ингэж авчиж өгөөгүй. Тэгэхээр хүмүүс бид нарт чадал нь байна. Бид нарт тэр жинхэнэ тэнгэрлэг гэдэг юм байна. Тэр юмдаа хүрцгээе. Тэр тэнгэрлэг гэдэг юм чинь юу юм бэ? Тэнгэрлэг зан гэж юу юм? Тэнгэр шиг тэнүүхэн байгаад юмд жоохон юутай би нэг харааж зүххээсээ илүү арай жоохон хүн тайван болчихоор ялангуяа монгол хүмүүс ингээд тайван болоод сайхан тайван болчоод ингээд юмыг ингээд буцаагаад харах юм бол ухаан санаа дандаа гоё юм орж ирж идэг. Гоё санаанууд орж ирж идэг байхгүй юу. Тэгээ нэг хитэн шуурга дэгдээсэн хүмүүсийн шуурганд автаад ах шаардлага байхгүй. Хамхуулалт шуурганд автаж цаашаага явна уу гэхээс биш нэлээд өөрийгөө барьцтай мод олгоцсон тийм гадна юунасаа хөрснөөсөө ургацсан мод бол тэрэнд яахч шүү дээ. Тэгэхээр хамгаал шиг байха болцгоё. Сайхан ихтэлгээтэйгээ үндэстэйгээ үндэс угсаатайгаа холбогдоод янз бүрийн одоо би тэр энд бол шууд нэрийг хэлнэ. Молор эрдэнэ гэсэн тэр үндэс угсаараа удам юу л үгээ дайрдаг тэр хүмүүс бол одоо залуучуудын толгойг эргүүлж шүү цаагуурчаа. Энэ Германд төгсөлт нэг философи гэл нэг Европын юм сурцсан тэр л юм багаас. Тэр биднэрт ямар хамаатай. Биднэрт өөр ингэсэн Монгол философи нь байж байна. Монгол амьдрал нь байж байна. Нэг амныхаа зоргоор өөрийгөө нэг лаг гэд бодцсон. Хүнд оромжилж байгаа л хүн амнаас нь хүнд оромжилж байгаа үг гарч байгаа бол тэр хүний цаана олигтой байхгүй. Үе удам руугаа уртлынхаа үг дэвсрүүгээ дайрч байгаа хүн байгаа бол тэрнээс гоё юм гарахгүй. Бид нэр өвөдм эцэг ихэ хүндэлж мэндэлж ирсэн ард том хэрвээ өвөдм лугаа юу яаж дайрч тэр болгоныг тэгж байгаа бол тэрнээс зүгээр үе удмаа мэддэг хүмүүс нь дуугаа явж байгаа байхгүй гоё маягээ явж байгаа зөндөө байгаа. Тэд нар тэгэж орилох хүмүүс биш. Тэгэхээр бүгдээрээ орилох дуугаа багасгая. Гоё тэмцлийнхаа харин чанга дууг бүгдээрээ хоорондоо нийлүүлцгээе. Баярлалаа. Ямар ч үед баярлж болно шүү дээ. Ямар ч үед сайхан би нэгэ хайрлж болж байна. За тэгээд өнөөдрийн ер нь бол тэгээд яг юу ягаараа хэрвээ би энэ талаар ер нь энэ сэдвийн улмаас тэр лайвда бүгдийг хийгээд байгаа шүү дээ. Дотор нь үгэн дотор нь үг явж байгаа. Үгэн дотор нь ямар үг явж байгаа гэдгийг нь бас тунгааж үзхийг бодоорой. Нэг лайвыг нэг удаа биш. Нэлээд хэдэн удаа сонсоод үзээрэй. Зүгээр нэг цаг нь барагдаад ингээд хийх юм олдохгүй болоод би камерын өмнө суугаад байгаа юм биш шүү дээ. Монголд амьдарч үзээд бүх юмыг хараад дотор нь орж үзчихэд гадаад энэ амьдралтай Герман бол маш одоо дэлхийд гайхуулж байна шүү дээ өөрсдөө.
эрүүл мэндийнхаа систем, хүний хардаг гайхамшигтай холж ухаантайгаараа энэ коронавирус бол гайхуулж шүү дээ. Тэгэхээр тийм газар байж байгаа. Ямар ч байсан би Монгол дээд сургууль тухайн үед нь чанартай дээд сургуулийн төгссөн. Тархинд байж гин, мэдлэг нь байж гин, юмыг олж харах нүд нь байж гин. Тэгээд би энд сууж байгаа болохоос зүгээр л нэг одооний нэг баахан косметик рекламадад, баахан хувцас рекламадад мөнгө олчдаг нэг газар гэрээ хийгээд ингээд байж байгаа тийм хүн биш цаа. Тэгэхээр тэрнийг бас ойлгоорой. Хүн болгон ухаан санаагаа сэргэжүүлэх хэрэгтэй. Ухаан санаа штэ зүрхчин бол гоё хിവэрэ байж байгаа. Зүрхээ мэдрэхгүй байгаа байхгүй юу? Монгол хүн болгоны зүрх нь бүтээр айгүй гоё. Бүтээр ингээд мэдээд идэг. Гэхдээ мэдээд байна гэж явсараад өгчих болохгүй штэ. Тэр мэдээд байгаа юмдаа хүрэлтэй. Уртны хүмүүс дээр үеийн өвдөцийнхаа ядаж өө эмээг бодолтой. Тэгэл нөгөө нэг энэ дээр төр баригчнууд руугаа дайраал тэгэд ийсэн үү. Тэрийн болж илсэн баг тэд нар тодорхой хэмжээгээр жоо юм хүн. Нөгөө тийм амар нөгөө нэг хүлцэнгүй байх гэж яриаггүй штэ. Зүгээр тэд нар ч мэдээд идэв байсан баггүй юу. За ямар ч байсан ус их төрийн буян гэд. Төрн буянтай байсан болохоор буянд нь залбираа сайхан амьдарч байсан баггүй юу. Мөнгөө голохгүйгээр. Тэр үед манай эмээ бол цавирлагч игээд хэдэн ч төгрөг авсан. Өстэй их мөнгөстэй юу яриад байгаа юм чээс нэр бүх юм төрөх чинь хүнд бэлэг мэлэг өгөх. Тэгэхээр байгаа юм өөрснөө зөв зарцуулах хэрэгтэй. Материалын ертөнцөөс бол буцах хэрэгтэй. Материалын ертөнцийн чи одоо бүр аут болоод тий бүр дэлхийн ухамсартай хүмүүс материалын ертөнцөөс татгалзаж штэ. Тэгээд бид нар удахгүй хамгийн гоё мэдээ нь удахгүй Тэнгэрлэг орон болно. Тэр нөгөө цахилгаан машинаар нь хамгийн дөрөнд монголчууд унаж явах чинь билүү тий агаарыг зэвэршүүл. Манай агаар дэлхий бүх юм хамгаасан тийм юмар юу юм. Тэгэхээр чин одоо нэг агаар бохирдуулсан хийх ажилгүй чухал юм болохгүй байгаа тэр хүмүүс бол одоо ухамсараараа тэр нэг пүрүс мөрөсч гэнэ тэр буруу уралтай машин германд бол айл хэсэг явуулахад болцсон шүү дээ. Тэр мөрнийг бүгдээрээ зүгээр хог дээр өгд юм уу эсвэл яадгийн мэдгүй Монголд хүнтэй заруул одоо дотроо л эргэлтэн гэсэн үг. Ямар нэг юм шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Машин бол өгчих гээд байгаа юм уу? Ажилгүй хүмүүс нь хамгийн гол нь мөнгөний чинь шатаагаад явж байгаа шүү. Тэр чинь бөөн шатаас тэгэл агаар шатаагаад явж байгаа. Тэгэхээр ухамсараа жоохон юм дээр ухамсараа. Гадаа хараад явж байхдаа ч гэсэн нэг дооч нэг хог харагдвал аваад хогонд хийчих ухамсартай болох юм бол тэгэл Монгол хөгжих байхгүй юу? Түүнээс яш нэг дээрээс хөгжүүлээд идэг чинь гэж байхгүй. Та ч гэсэн хөгжөлтөд нялх байхдаа л ингээд нялхаас л хөгжсөн болохоос толгой нь амар том болчиход орж байгаа хөгж үгүй шүү. Тэгэхээр чин тэр дээшиг бол харах хэрэггүй. Тэд нар чин тэртээ тэргөө жүжигэтэй зүгээр жүжиг нь үзээд сууж ямар хөөрхөн жүжиг вэ гэдэг. Эхний лайв энэ сонгуулийн талаар ингээд уриалга гаргаж байгаа лайв маань энэ. Тэгээ бүгдээрээ гайхамшигтай оюун ухаанда тунгааж одоорой бас санал хүсэлтэд явуулаарай. Яалгамаар юу хэлмээр байна. Яг хот нөө зүсэд гарч ирч чадахгүй бол би ширэн нүрлээ зүсэд бүх юмыг гараад ирээ. Тийм болохоор би тэгмээр байна, би ингэмээр байна, ийм проблемтай байна, энэ дээр ингэмээр байна. Хэлэлтэй чадах шинээр л энэ газар ингэтийн тэр газар ингэтийн бас арай жоохон аюу байна штэ. Тэгэхээр энэ бол өнгөрөө биш. Энэ нэг ямар нэгэн надад ашиг сонирхлын юу байхгүй. Би жоохон мөнгөөр амьдрал сурцсан. Тэгэхээр чин би Монгол оронд хөрөнгө оруулах юм бол бодож суна уу гэхээс биш Монголоос бид нар ер нь гадаад амьдарч байгаа хүмүүс зүгээр л гадаад амьдраад идэм шүү гэж бодож байна. Үгүй шүү дээ. Тэд нар ч өөрхийн амтаа эцэг эх рүүгээ явуулна, ах дүү нар руугаа явуулна, дүүнэрээ тэгэл ингээл татна амьдрал төрөнд бид нар чинь буцаад Монголд хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хөрөнгө оруулсан хүмүүсийн хамаг хөрөнгийн нэг хүнтэй эндээс мөнгө явуулахаар тэнд Монголд байдаг хүмүүс нэг хүнтэй буцаад өмсөж чинь. Тэгээ тэр нь нөгөө буцаад тэр юунтай очиод бизнесүүд хэрэггүй бизнес одоо тэр том байшингууд одоо хинт хэрэгтэй юм бэ? Тэр том амар үнэтэй тэр юунууд хинт хэрэгтэй ер нь. Жирийн арт юм орж үзээчгүй байх. Би бол тэр л нь орж үзээчгүй. Левитон юу ч гэнэ. Тийм юм да. Тэгэхээр тэр мэрийг бол ерөөсөө
шат тараатаар боловсрал будаа бүх юм будаа манай Монголд. Тэр дээдлүүдийн гэж найдаж авсараад толгоогоо эргүүлж очиж хамаг мөнгө авч өгсөөр байгаад. Тэгэхээр чи өөрөөсөө шунлаасаа салах хэрэгтэй. Би одоо тэр нэг залуучуудын нэг явуулдаг нэвтрүүлэг өгдөө хэдийн бэ гэд. Би намайг явж байгаад хэдийн бэ гэх юм бол бэлэгний эсвэл 2 евроны бодвол 5 евроны өмд 20 евроны гутал тэгсэн чинь юу вэ? Тэнд чинь тэр юу нэ мэдгүй. Би миний толгойд бол багтахгүй юм байлээ. Сая 500 мянган гутал мотолч гэх шиг. Тэр одоо яа дээ? Тэгэхээр чин тийм юм хараа зүгээр суужиж болохгүй хүмүүсээ. Жирийн ард түмнээс жинхэнэ юм гарна штэ. Жирийн ард түмэн дотор л жинхэнэ хайр явж чаддаг байхгүй юу? Тэгэхээр тэд нарт толгоогоо эргүүлж болохгүй. Одоо нөө цагт нөхцөөсөн янз бүрийн юмнаас биш сайхан дуулж хуурдах бие бинийгээ хөгжөөс архихгүйгээр тэгжээж Монгол ард түмэн чинь сайхан бие биетэйгээ нэгдэж ирдэг болохоос биш те өтөр чинь зурагт хэрэггүй мэдээлэл үзэж оройн маргааш нь гоё болчихно гэж байхгүй. Тэгэхээр чинь бүгдээрээ ингээд сэтгэл зүрхээ цэвэрлэх юм аа л хийцгээе ял гэж хэлж байгаа. Эхний юм дээр. За тэгээ бүгдэнд нь хайртай удахгүй бүгдээрээ гоё болно. Тэр хүмүүсийн нурж унахыг харна. Гоё штэ. Тэр дотор бид нараар тоглоо сууж байгаа хүмүүсийг дахиад нэг 4 жил юм уу? За яг 2 жил суулгач. Сонгуулаа жоохон хойшлуулад 2 жил хойшлууллаа гэд 2 жил суулгаад жоохон шахаад өгчих. Тэгээд яаж баасаа гойжуулах нь харцгаая. Яаж бид нараас нууж авсан тэр худлаа нэг гимгүү царайлаад байгаа тэр их мөнгөө буцааж гаргаж ирж бид нарт зарцуулах нь бид нар л хийлгэж чадна. Тэмцлээ зөв явуулна. Дормжлолгүй нэгтэн нэг өөр хянтны янз бүрийн болохоор л нэг хитэн юм өвөө нэг хэдэн хөгшин хүмүүс тэр талбай дээр очил ингээд зогсоод байхгүй. Ухамсараад яшлуулна. Одоо бол зүгээр заавал талбай дээр очихгүйгээр сайхан интернетээр хоорондоо холбогдчиход нэгтчиж болж шít. Уриалга гаргачих болж шít. Бүх юм боломжтой. Тэгэхээр нэг одоо ажил хайлт маялт гэлт хэд ч ажилчтайгаа тэгээ нэгээр нь очиж уулзаад байх юм байхгүй. Сайхан групп байгуулалт тэгэл хоорондоо санаа бодлоо зарж аваад одоо бүгд ингэж хөө за ингээд тэгэл тэр нэг өдөр пак гэж гаргаж өгвөл тэр шулаад байгаа хүмүүсийнхаа уртал тавьчихна. Амархан биш дуулна. Тэгэхээр жоохон холуур сэтгэрээ жоохон эерэг сэтгэрээ тэнцэл гэхээр л хэрүүл задан хийгээл би тэр нөгөө хараалынх нүг нь миний амнаас гарахгүй болоосаа. Ягтай ухамсар муутай хүмүүс байгаа. Та ухамсар сайтай байгаа бол тэр ухамсар муутай хүмүүсийг зүгээр л орхиж. Зүгээр л орхиж. Тэд нар ч аянтаа ухамсартай хүмүүс гараад ирэхээр хойноос чинь өө болохгүй юм байна гэдээ дагаад ирдэг байхгүй юу. Тийм болохоор тэд нартай зовролдож тэд нартай тий өөрийнхөө сайхан ямиг совтыг ханы өмнө хайж өгнө гэдэг. Өөрийнхөө сайхан ямиг ханы өмнө хайж ирэх хэрэггүй. Дотроо гоё сайхан ийдэг бай, би биендээ хайртай бай. Хүн болгон сайхан амьдралын төлөө явж байгаа. Нэг илүү үзэх, дутуу үзэх ерөөс хэрэггүй. Бүгдээрээ л адилхан, яг бүгдээрээ адилхан. Жохон өөртөө царайч ямар ч хүнийг гадар явж чад Монгол хүн гэлэхэд харагддаг шүү дээ. Жохон нүд мүдэн л өөр болгоос төрхөн бүгдээрээ л адилхан шүү дээ. Тэгэхээр чи нэг тэр илүү сайхан, тэр илүү муухай, тэр илүү тэнэг, тэр илүү ухаантай гэж юм байхгүй. Тэгэхээр чин гой цаг ирнэ. Итгээрэй гой цагт. Өнөөдрийнхөө проблем бити бууж өгöd байгаараа, проблемаа даваараа, комфорт зоноосоо гараараа, өөр дээр ажиллаарай. Амархан шүү дээ, айгүй амархан. Одоо би энэ камера өмнө суугаад нэг сар л болж байгаа шиг байна. Сарын өмнөх бичлэг, одооны бичлэгийг хар. Хүн өөрчлөгдөд амархан, гадаад үзэн бичээрээ ч өөрчлөгдөд амархан. Би тэр дотоод димиг бол хэлээгүй. Тэр үед л би дотоодоор юм сэтгэлгээтэй байсан. Гадаад үзэмжийг өөрчлөхөд бол тэгэж заавал амар фитнес игээл энэ тэнд мөнгө төлөөл те хөлсгөө аюугаа гойжуулаад гоо сайхан байлаа гэхэд би нүүр мөрөндөө тэгэж амар кремэрэм төрөхдгөө. 2-3 цаг ингэ суугаад байдгүй. Надад нэг бараг заримдаа 20 минут за 10 минут бараг ихтэй дэдэг. Гих мэдчлэн юмнууд байгаа байхгүй юу? Ухал бүгдээрээ. Тэгээд ахын дүүдээс ороодаг. Ахын дүүдээс сургах хэрэгтэй. Дүүнер нь ахмадуудаас сонсож сурах хэрэгтэй. Тэгэж ирсэн уламжлалтай ард түмэн манайхаа. Би бинийг хүндэлж ээж аав эхнэр нөхөр хоёр би бинийг хүндлэхээс гэр бүлийн амьдрал эхэлнэ. Ээж охин хоёр ээж нь охиноо хүндэлжээж охин нь ээжигээ хүндэлжээж
Эхлээд ер нь бол тэр дээрээс хүндлэл ирдэг. Ахмадууд нь багчуудаа хүндлэх хэрэгтэй. Бид нар чинь тэний хүмүүс биш. Биднээс ухаантай. Тэгэхээр чин яагаад бид нар залхаад те 60 70 80 оных үнхээсээ хатаасаа гэдэг нь. Яг тэгвэл бид нар үлгэр дуурал байхгүй хүндлэх юмгүй шүү дээ. Хүндлэх юм харуулаагүй байна. Хүндлэх юм харуулсан бол бидний дээд үе чиг биднэрт харуулсан шиг харуулсан бол бид нар тэднэр луга хизээч муу үг цацхгүй байхгүй юу? Тийм ард түмэн биш. Тэгэхээр өөрсдийнхөө хариуцлагыг өөрсдийнхөө ухамсарлыг л дээшлүүлэх нь хамгийн л сонгуулиас хамгийн чухал юм байна да. Сонгуул бол тэргөө олонхын югээр явагдаад болох янз бүрийн болоо сонгогдсны дараа тэгээ хараараа тэгээд өөрчлөгдөх нь яах нь те. Тийм болохоор миний хэлэх юм бэ. Бүгдээрээ сайхан нэгтцгээе. Хайраар нэгтцгээе. Би бинийг ойлгож юухийн төлөө нэгтцгээе. Гоё групп бид нар би үүсгэх байх гэж бодож байна. Ер нь яг төлөвлөгөө гэдэг нэг юутай байгаа. Би төлөвлөдгөө шууд хийдэг хүм. Төлөвлөж 40 цаг бодож ингэж ядгүй. Би өнөөдөр гэхэд жишээ нь өглөө осол гэр орноо цэвэрлээл хүүхдээ босгоол юг ягаал тэгэл дараа нь лайв хийгээл уцаас олчвал дахиад бас нэг хоолунд хичээл номын хийлгчэл ингээд сууж байгаа. Түүнээс бүтэн өдөр чинь шүнжин бодож байгаа л за одоос ингээ үгүй байхгүй. Тэр чинь уулаасаа зүрх сэтгэл нэгдчих юм бол бүх хийгдэх юмнууд нь өөрт нь ороод ирдэг байхгүй хүмүүсээ. Дээрээс өгөгдөж идэв. Тэнгэр заяатай хүмүүс гэсэн мөртлөө ингээд зөвхөн өөрийнхөө хүчинд итгээд яваад байх юм байхгүй. Зүрх сэтгэлээ цэвэрлчих юм бол дээрээс бүх юм өгөгдөөд ухаан чинь зүгээр шууд тэлчдэг байхгүй юу? Авьяас бэлгч нь тодроод гараад ирнэ. Тийм болохоор тэр ухаантай тэнгэрлэг арт түмэн дээшээ гарах нь ойлгомжтой. Хамгийн гол нь хурдан зам руу, удаан зам руу гэдэг нь л байгаа болохоос ш. Тэгэхээр тэрийг хурцсахын тулд ийм юм хийж байгаа болохоос тэргүй би нэг болохоо ялцсан хүмүүсийг нааш татах гэдэг юу яагаад байгаа юм шүү дээ. Дээшээ гарч мундаг болох нь бол ойлгомжтой. Тийм болохоор энийг хурцсахын тулд арт түмний маань зүрх сэтгэл хэрэгтэй байна. Арт түмний маань дуу хоолой хэрэгтэй байна. Тэгээ бүгдээрээ нэгтцгээе. Монголчууд эвтэй байх та хүчтэй. За баяртай. Хайртай.